За 2018 оны улсын төсвийг хэлэлцсэн, Монголын бодлогыг хэлэлцсэн, үндсэн чиглэлийг хэлэлцсэн, өөрөөр хэлбэл 18 онд Монгол улсын эдийн засаг ямар байх вэ гэдгийг хэлэлцсэн баталсан юм чухал чуулган болсон. Тэр нь 18 онд бас ч гэж эдийн засаг чагаа сэргэх өсөх юм хандлагууд илрээд явж байгаа. За хоёр дахь юм бол бид өнгөрсөн онд 2017 онд олон улсын валютын санхүү хөтөлбөрт хамрагдаад энэ хамрагдсантай холбоотойгоор бас зарим төрлийн татвартай холбоотой, тэтгэврийн настай холбоотой, бензин шатхууны онцгой татвартай холбоотой асуудлуудаар бас хүмүүс санал сэтгэлж яхан таархан байсан. Энэ асуудлыг бас саяхан засгийн газар судалж үзээд их хурлд хэлэлцүүлээд татварын нэмэгдлийг, тухайлбал хүн орлого голомттрыг нэмэгдлийг, шатлалыг буцаагаад 10% нь оруулчлаа. Тэтгэврийн насыг сонголттой болгоод 50-60 сонголттой болгочлоо. Нефт шатхууны онцгой татварыг чөлөөлөхөр болж энэ бол бас энэ чуулганы төгсгөлд хийсэн өмнө гаргасан алдаагаа зассан ийм чухал шийдвэр байсан гэж бодож байгаа. Тийм учраас би бол 2011 дахь асуудал юм санхүү эдийн засагтай холбоотой асуудал. Хоёрдугаарт бол төрийн албаны тухай хуулийг хэлж баталсан. Энэ бол олон чуулганд амьд хэрэгжижсэн хууль. За хөдөөжгөн чиглэл олон хууль хэлсэн. Удмын сангийн хууль, малын генетик нөөцийн тухай хууль, малын эрүүл мэндийн тухай хууль гэдэг хөдөөжгөн салбартай холбоотой олон хууль тогтоомжууд гарсан. Тийм учраас би бол бүхэлд нь дүгнэж хэлэх юм бол 2017 оны намрын чуулган бол үр дүнтэй ажил хэрэгжиж юм чуулган болсон гэж бодож байгаа. Хаврын чуулганаар ямар гол асуудал яригдав? Хаврын чуулганаар бол би их олон асуудал хэлцэхээр одоо энэ хэлцэгдэж байна. За гол нь бол энэ төрийн засаглалыг сайжруулах чиглэлийн хууль эрх зүйчид нийлээ байна. Энэ дотор үндсэн хуулийн өөрчлөлт асуудал байна. Улсын хурлын хуулийн өөрчлөлт асуудал байна. Улсын их хурлын хуралдааны нэгэн тухай хуулийн өөрчлөлт асуудал байна. Энэ бол би нэгдүгээр улсын их хурл хариуцлага өөрөөсөө эхлэх чиглэлд гаргаж байгаа юм хууль эрх зүйчний өөрчлөлтөө гэж харж байгаа юм. Тухайлбал би бол одоо улсын их хурлын тухай хуулинд бол улсын хурлын гишүүдийн хариуцлага өндөрлөх ёстой гэж боддог. Тухайлбал одоо их хурлын гишүүнийг эргүүлэн татах байх ёстой. Хуралд ирдэг гишүүдийг эргүүлэн татах болох хэрэгтэй. Ёс зүйн зөрчил одоо гишүүдийг эргүүлэн татах болох хэрэгтэй. Сонгогчтойгоо ч ажилддаг гишүүдийн сонгогчдын саналаар нь эргүүлэн татах болох хэрэгтэй. Ингэж бид бас хариуцлагыг өөрөөсөө хийж явах ёстой гэсэн юм байр суурь байгаа. Тийм учраас би аврын чуулганд бол энэ асуудал бол энэ голж яригдах болов гэж бодож байна. За боломж байвал ер нь одоо ард иргэдийн саналыг аваад санал асуулт явуулаад үндсэн хуулийн өөрчлөлт асуудал шийдэж байгаа. Би бол зүгээр орон нутгад олон жил ажилласан хүний хувьд орон нутгад холбоотой асуудлууд байна. Үндсэн хуулийг шийдэх асуудал. Тухайлбал аймгийн засаг даргын асуудал байна. Цаашдаа ер нь томилдог болох хэрэгтэй байна. Сумын засаг даргын асуудал байна. Цаашдаа ард иргэдээ сонгодог болох хэрэгтэй байна. Багийн даргын асуудал байна. Энийг ард иргэд томилдог болох хэрэгтэй байна гэд орон нутгийн одоо засаглалын хямралыг цаашд үргэлжлүүлэхгүй байх үүднээсээ үндсэн хуулийн өөрчлөлт асуудлыг бол би бас боломж байвал хурдан хилцчих ёстой гэсэн ийм л бодолтой байдаг. Иргэжлээс нэг төрийн албаны